50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон Бурбас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа тавг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Синийг телевизийн эфирээр 1-р, 3-р, 5-р өдөр болгоны 17 цаг 30 минутаас та бүхэнд шууд хүрдэг үндэсний лотерей эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд үндэсний лотерейн тоглолт, үндэсний лотерейгоос та бүхэнд шууд үрж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд хамгийн түрүүнд 4-ийн 3-р зэргийн хонжуурын машиныг ажилуулъя. Танд амжилт хүсье. Нэвтрүүлэг ихээс өмнө би нэг юм сонссон чи миний инээд өрөөд ирсэн болтгоо. За хамгийн ихнийх нь 4-ийн 3-р зэргийн хонжуур. Ойлсныг бити асуу, инээснийг асуу гэдэг ш. Би ерөөсөө энэ талаар мэдээгүй юм байна. Тэгээд сая энд байсан хүмүүсээ сонсоод дотроо инээд хүрчээ л. Төрийн 3 өндөрлөгийн нэг рүү хүн аимс шидсэн байна. Яа. Эла хангалтад явсан баг тий. За. Намайг аимсны тухай ярьж байхад 2 дахь тоо гараад ирсэн байна. Бөмбөлөг 9 8. Тэг 9 8. Тэг 9 8. За дараагийнх нь бол хамгийн сүүлийнх нь буюу 4 дахь бөмбөлөг 2 гэсэн дугаартай байна. Тэг 9 8 2. Яасан хурдан гарч ирвэ? Гялтгантар гараад ирэх ч вэ? 4-ийн 3-р зэргийн хонжуурын 4 бөмбөлгийн дараалал нь тэг 9 8 2. За тэг 9 8 2 гэд та бүгэлсэн бол өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авч байгаа шүү. Яг таарсан бол штэ. Ер нь бол 4-ээр тоглож байгаа бол танд 3 боломж байгаа. За эхний боломж бол энд яваад өнгөрлөө. 3-р зэргийн хонжуурын машин ажиллаад дууссан. За харин одоо 2-р зэргийн хонжуурын машин ажиллаж байна. За яг адилхан зарчмаар явагдана. За эхний бөмбөлөг гарч ирж байна. 1 гэсэн дугаартай бөмбөлөг байна. 1 гэсэн дугаартай бөмбөлөг. Тэгэхээр 1 гэсэн дугаартай бөмбөлөг хамгийн түрүүнд гарч ирлээ. За 4-ийн 2-р зэргийн хонжуурыг та тооныхын дарааллыг яг зөв таах юм бол өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах юм байна. За 2 дахь бөмбөлөг 9 гэсэн дугаартай байна. 1 9. За дараагийнх нь буюу 3 дахь нь 2 гэсэн дугаартай байна. За 4-ээр тоглохдоо бол та хэдэн ч хувилбараар тоглож болно. За хувилбар тус бүрдээ та хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавих юм байна шүү. За энэ яг үндэсний лотерейн бүглэх одоо хуудсын хэсэг бай. Тэгэхээр энэ дээр та бүглэнэ. За 2 дараагийнх нь бас 2 гарч ирсэн байна. За 4-ийн 2-р зэргийн хонжуурын 4 бөмбөлөгний тоо 1 9 2 2. 1 9 2 2. Та дарааллын зөв таасан бол өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах юм байна. За харин одоо 3 дахь боломж таны хэрвээ 4-ийн 3-р зэргийн хонжуур 2-р зэргийн хонжуур дээр таны бүгэлсэн тоо гараагүй бол танд одоо нэг боломж үлдсэн. Энэ бол 4-ийн 1-р зэргийн хонжуур. Та өөрийнхөө бооцоог хамгийн өндөрөөр өсгөж авна. Хэрвээ 4-ээр тоглож байгаа бол энэ бол та бооцоогоо 2000 дахин өсгөж авах тухай би ярьж байгаа. За хамгийн ихний бөмбөлөг 9 биш үү 6 байна. 6 байна. Хамгийн ихний бөмбөлөг 6. За түүний дараагийн бөмбөлөг 5 гэсэн доотой бөмбөлөг байна. 5. За. Яваад гараа. Дараагийнх нь буюу 3 дахь бөмбөлөгний тоо 6. Бас 6. Одоогийн байдлаар 6 5 6 гэсэн тооны дараалал байна. За 4 дахь нь 7 юу? 7. За 65 67 6 5 6 7 гэл бүгэлсэн бол та өөрийнхөө боцоод 2000 дахин өсгөж авах нь шүү дээ. За ингээд 4D тоглосон бүх хүмүүст баярлалаа. Харин одоо бүгдөө тоглолтоо үргэлжлүүлээ, нэвтрүүлгээ үргэлжлүүлээ. За одоо бол 6D буюу
50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа бүх хүмүүс анхаарлаа хандуулаа. За 60 бөмбөлөг байгаа. Тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 6 бөмбөлөг. За ингээд 60-уудаа доороос агаараар үлээгдээд тэр хоолоор бол нэг нэгээр орондоо. За эхнийх нь 8. 8. За энэ 60 бөмбөлөгнөөс 6 бөмбөлөг нь энд гарч ирэх юм. 6 бөмбөлөгний дарааллыг нь гарч ирэх тоонуудын дарааллыг яг зөв таах юм бол та 50 сая төгрөг очих юм байна. За дараагийнх нь 7. 8, 7. За та энэ хуудсыг харж байгаарай. Та хэрвээ тоглох бол яг энэ хуудсан дээр бөглөх байгаа. Тэгээ энэ хуудас бол нийтдээ 10 хувилбар байгаа. Хувилбар тус бүрдээ та 550 төгрөгөөр тоглох юм шүү. За дараагийнх нь хэд вэ? 6, 8, 7, 6, 5, 4, 3 гэж дараалал гараад ирэх юм шүү дээ. Бас байж болно тийм ээ? 2. Үгүй гэсэн шиг 2 хамгийн дөрөнд үсрээ гараад ирлээ. 8, 7, 6, 2. 8, 7, 6, 2. За. Одоо тавдах нь. Хэрвээ та яг энэ дөрвөн бөмбөлөгний дарааллыг нь зөв таасан байгаа бол хэд вүлээ? 150 мянган төгрөг. За энэ тавд бөмбөлөг өнөхөрч юм 5. За яг энэ 5 бөмбөлөгний дарааллыг нь тоонуудын дарааллыг зөв таасан бол сая 500 мянган төгрөг хожиж байгаа шүү дээ. За одоо 6-ах нь гарч ирлээ. 3. За энэ бол хамгийн сүүлийн бөмбөлөг. За 6D. 6D-гийн 6 бөмбөлөгний тооны дараалал. 6D тоглож байхдаа бол яг дарааллыг нь зөв таах юм бол та хонжуур хожино гэдгээ бити мартаарай. За хамгийн өндөр нь бол дараалал тааснасаа шалтгаалаад хэрвээ энэ 6 цифрыг зургуулангийн зөв бөгжсөн зөв дарааллыг нь таасан байгаа бол 50 сая төгрөг та очих юм байна. За 8, 7, 6, 2, 5, 3. Дахиад хэлье. 8, 7, 6, 2, 5, 3 гэсэн ийм 6 бөмбөлөг гарч ирсэн байна. За 6D тоглосон хүмүүс бүгдэнд их баярлалаа. Тоонууд бас дарааллууд таарсан байгаа бол танд баяр хүргэе. За харин одоо хамгийн өндөр буюу 120 сая төгрөгийн хонжуурыг хожиж болох 42 бөмбөлөг байгаа энд. Нэгээс 42 гэсэн дугаартай. За 42 бөмбөлөг доороосоо яг адилхан зарчмаар ингээ үлээгдээд энд бол 7 бөмбөлөг нь гарч ирэх байгаа. Эхний 6 бөмбөлөгний тоонуудыг нь дараалал харгалцахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөг очих юм байна. За амжилт хүсье. За та энэ 7 бөмбөлөгнөөс хамгийн эхний 6 бөмбөлгийг нь дарааллыг нь одоо харгалцахгүйгээр зөв таах юм бол 120 сая төгрөг хож. Хэрвээ эхний 6 бөмбөлөгнөөс 5 бөмбөлгийн зөв таагаад 7 дахь бөмбөлгийг оролцуулаад бонус бөмбөлгийг оролцуулаад 6 бөмбөлийг зөв таах юм бол 12 сая төгрөг очих юм байна шүү. За одоогийн байдлаар 33 гарч ирсэн байна. 36 гарч ирсэн байна. Ер нь бол дийлэнх тоглолтын дээр 30-та тоонууд 2-оос дээш гардаг. Заримдаа ерөөсөй байдгүй. За өнөөдрийн хувьд бол 30-та тоо 3 гарч ирсэн байна. 33, 36, 31, 28, дөрөвт бөмбөлөг 28. За яг энэ дөрвөн бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр зөв таацсан байгаа бол та 20 мянган төгрөг 20 мянган төгрөг хонжуурт хоцсон байх нь байна. За 5 дахь бөмбөлөг нь 5 юм уу да? Тийм байна. 5 дахь бөмбөлөг 5 байна. За энэ 5 тоог дараалал харгалзахгүй зөв таасан бол 900 мянган төгрөг. За хобаа 3. За өнөөдрийн бонус бөмбөлөг. Хэд гэсэн бөмбөлөг гарч ирсэн нь 2. За тоглолт маань явж дууслаа. За ингээд 7 бөмбөлөг гарч ирсэн. Эхний 6 бөмбөлөгний тоог
зөв таасан тэр хүн дараалал харгалцахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөг хожих юм байна. За ингээ өнөөдрийн бонус үнэлэг бол 2 байна. Сонирхолтой тоо байна. 33, 36, 31, 28. Тэгээ сүүлийн 3 бөмбөлөгний тоо бол одоо жишээлбэл 42 хүртэл бөмбөлөг байгаа гэхэд айгүй бага тоотой бөмбөлөгнүүд гарч ирсэн байна. 5, 3, 2. За ингээд сайн сонсоод аваарай, сайн хараад аваарай. 33, 36, 31, 28, 5, 3 өнөөдрийн бонус бөмбөлөг 2. За ингээ өнөөдрийн тоглолт маань энэ хүрээд өндөрлж байна. Нэгд өдрийн тоглолтоор уулзлаа баяртай. Тэгээ хагас бүтэн сайдрыг сайхан амарч өнгөрөөгөө. Баяртай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс энэ бол Mongolia үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Zubati 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.